Өчигдөр зах дээрээс шин ногоо гэд хідэн хилд хүмүүс авсан чинь гэртээ ирээд үзтэл дийлэнх нь муудчихсан байх юм. Нэрээ энэ 8-ачтад итгэх хэцүү юм аа. Лангууны цаана юу ч хийж вэж мэднэ. Энэ ерөнхийлөгч одоо юу хийдэг байна? Ажлаа хийдэг юм уу? Энэ томчууд чинь дандаа ингээд л худлаа яриад идэв юм уу? Өглөө бүр энэ бохир заваан автобусыг хүлээж, шахалдаж, жихэлдэж өн явах гэж үүлээ үзэх юм аа. Ядаж байхдаа энэ чиглэл шинчлэлгээд бүр нэг замбрааг болгоо ичсэн. Энэ 76 ер нь юу хийдэг вэ? Өөрөөсөө автобусанд хизээж суудгүй л ахгүй юу? Тийштэй. Ард түмний мөнгийг идсэн муу сайн юмнууд. Ястай хийж байгаа юм гэж алга. Одоо удахгүй сонгуул боллоо. Би ястай өгчгүй муу сайн юмнуудыг. Дахиж тэднийг битгий сонгоорой. Хэд одоо уг нь бол бидний төлөө юм хийх ёстой шүү дээ. Одоо бидний төлөө хууль баталж бидний амьдрал ахуйг дэвшлүүлэх талаар л одоо хууль баталдаг байлгүй гэж боддог шүү дээ. Юм хийж ийм юм гэсэн. Одоо юм хийж байгаа юм бол мэддэхгүй л байна. Хоорондоо хэрэлцэн л улсууд байгаа юм шүү дээ. Миний ойлгосноор бол ерөөсөө л ард түмнээ амар тавин сайхан одоо нөгөө амар тавин амгалан сайхан хөрөнгө мөнгөтэй чинэлэг амьдруулах л ерөөсөө ганц гол зорилго нь тэр шүү дээ. Бодвол ард иргэдээ төлөөлөд гарч байгаа юм чинь ард иргэдэд сайн сайхан мэдээ юм хийх ёстой байлгүй бодвол өөртөө тий одоо өнөөгөө төлөө өгсөн дээр бодлого олсрох ёстой гэж боддог шүү дээ. Бидний төлөө ард түмнийхэн төлөө явах ёстой. Уул нь тэр нэг толгой молгоо уурхаа муурхатаа ноцтолдоод байдгүй ард түмэн дотроо сайн явуулаад тэгээд энэ их хурлын гишүүд чинь дүүрэх юу нийслэлтэйгээ харьцдаг, нийслэлийнх нь улсууд дүүрэгтэйгээ харьцдаг, дүүргийнх нь улсууд хороотойгоо харьцах ёстой юм байл л дээ. Шууд их хурлын гишүүн бол шууд хороотойгоо харьцдаг юм байл л дээ. Нэг асуулт асуухад. Уус орнол бодвол төгсөхгүй л үү дээ. Түүнээс одоо би нэг яг юу идгийг сайн мэдгэл юм байна. Тэгэхээр мэдлэг муу байх нь одоо ерөөсөө л одоо эрх барьжаа цөөн хэсэг бүлэг гэдэг юм уу? Тухайн одоо тэр хэсгийнх нь байгаа нөхдүүд дараагийн одоо удаадаа босрлогын иргэд дээр одоо ямар нэгэн хуурамч амлалт юм уу тий. Өнөө маргааш одоо мөнгө төр таргаал гараад ирнэ шүү дээ. Тийм учраас иргэд одоо бид нар босрлогоо байна гэдэг бол эргээгээд одоо улс төрчдийн өгөөш олно л гэсэн үг. Манайхаа улс төрийн боловсрол гэхээр сонгуул яаж өгөх вэ? Тэгээд ер нь их хурл гэж юу юм? Бид нэр яаж ажилддаг юм бэ? Бидний талаар ерөнхий мэдлэгтэй болох ёстой гэж ойлгох шиг байгаа. Эсвэргээрээ харин би хэнийг сонгоо? Тэр хүн надад үйлчилж гэнэ үү? Үндсэн мөн чанар нь бол миний төлөө бодлого боловсруулж хууль батлах үүрэгтэй. Энэ үүргээ хэрэг үүсгэж байна гэдгийг бид нэр хянах үүрэгтэй. За ерөнхийдөө дэлхийн жишгээр бол иргэдийн улс төрийн босрлыг их чухал тооцдог. За яагаад гэхээр одоо иргэд маань одоо босралтай байвал тухайн одоо улс орны төр засаг, за улс орны одоо эдийн засаг, арчлалын хөгжил бол амжилттай явна. За тэгээд үүний нэг одоо тод жишээ бол одоо дэлхийн 2 дугаар дайны дараах одоо Герман байна. За Герман бол одоо дэлхийн 1-2 дугаар дайны одоо гол буруутан. За тэгээд дэлхийн 2 дугаар дайны үед одоо айхтар авторитар одоо харьс дэглэмийг бий болгосон. За тийм учраас дэлхийн 2 дугаар дайны дараах одоо Германы төр засаг бол ерөөсөө иргэдийн босралд одоо анхаарах хэрэгтэй. Хэрвээ одоо босралтай иргэн байгаа тохиол бид нар одоо иймэрхүү харьс одоо хүч цэргийн одоо хүчтэй дэглэм одоо гарахгүй юм байна гэдэг дээр ихээхэн одоо анхаарч Германы одоо босрлын одоо бүх системүүд за иргэдийн одоо насан турш босрлын одоо системч адилхан улс төрийн босрлыг анхаарч ирсэн. Хот өдөөгийн нийт 15 мянган иргэдийн дунд хийсэн судалгаагаар та улс төрийг хэр сонирхдог вэ гэсэн асуултанд их сонирхдог гэсэн хариултыг 15 мянган иргэний нийт 5.3% нь өгсөн бол бага зэрэг сонирхдаггүй гэсэн хариултыг 26.3%, бараг сонирхдаггүй гэж 28.9%, огт сонирхдаггүй гэх хариултыг 17.5% нь өгчээ. Мөн тус судалгааны хэрвээ засгаас таны хүлээж байгааг биелүүлэхгүй бол та яах вэ гэсэн асуулгаар
Нийт иргэдийн 7.1% нь гудамжны жагсаалд оролцсон. 15.2% нь миний эрх мэдлийг хамгаалж чадах аль нэг иргэний байгууллагыг дэмжинэ. 18.3% нь сонгуульд оролцож энэ засгийг солих талаас оролдоно. 29.3% нь юу ч хийхгүй байдал сайжрахыг хүлээнэ гэж хариулсан байна. Эдгээрээс ажиглахад судалгааны дүнд иргэд улс төрийг сонирхон энэ талын мэдлэг мэдээлэл цуглуулах байдал хангалтгүй бөгөөд юу ч хийхгүй байдал сайжрахыг хүлээх хандлага ихтэй идэвхгүй гэх ажиглалтыг хийж болохоор байна. Тэгэхээр ер нь бол Монголын иргэд бол коммунизмын 70 жилээс ахуулаад одоо бид нар коммунист дэглэмтэй байсан утгаараа улс төрийн одоо мэдээлэл маш их одоо хүчтэй автдаг, улс төрийг сонирхдаг. Тэгвэл одоо сүүлийн үед бол ерөөхдөө иргэдийн дунд одоо мэдээлэл авч байгаа сувгууд бол ихэнхдээ цахим орчин. За цахим орчинд одоо төгсөн янз бүрийн одоо эрг зэрэг мэдээллүүд, элдвийн одоо сенсац дуулан шууганд илүү автж байна. Тэрээс биш яг одоо уул үндэстэй мэдээлэл, уул үндэстэй одоо босрлын бол ерөөхдөө байхгүй байгаа. Тэгээ иргэд юу гэж хэлж байгаа нөхөр улс төр гэдэг бол шинжлэх ухаан муу юм уу? Эн чинь баг гудамжинд байна. Эсвэл орой болгон парламентын хэлэлцүүлэг энэ хэрүүл чинь юм шүү. Ийм өрөөсгөл ойлголтууд яваад байна. Тэгэхээр бид улс төрийг эрүүлжүүлэхийн тулд бид нар л шахах хэрэгтэй. Сонгогч шахах хэрэгтэй. Та идэвхгүй үл ошоосон ийм л хандлагатай байгаа бол улс төр хязгаарч эрүүлчихгүй. Ягаад гэвэл эрх мэдэл хаана байна түүнд хилэнц байна гэж хэлдэг. Тийм учраас бид нар зүгээр дургуйслаа илэрхийлсээр л дуусах байх. За ер нь иргэдийн улс төрийн босрлыг одоо гол тавих байгууллага бол нэгдүгээр одоо сургууль соёлын одоо бүх байгууллагууд байгаа. За хоёрдугаарт нь одоо хэвлэлийн мэдээллийн байгууллага энэ тал дээр л онцгой үүрэгтэй. За дээрэс нь одоо Монголын төр маань одоо шилжилтийн төр буюу ардчил шилжиж байгаа төр учраас мөн одоо иргэдийнхаа босрол анхаарал тавих хэрэгтэй. Гэхдээ харамсалтай тэгж чадахгүй байна.